Өнөөдөр Бурхных л жинхэнэ гэсэн сэдвээр хамтдаа Бурхны үгсээс судлахад энэ цаг мөчийг зориулъя. Энэ дэлхийд олон хуурамчин байдаг. Хүмүүс ихэвчлэн хулих гэж ярьдаг да. Гэсэн ч дэлхийд оригинал бүтээгдэхүүн байдаг болохоор хүмүүс хямд үнээр борлуулахын тулд оригинал бүтээгдэхүүнтэй маш төстэй хулих бүтээгдэхүүн хийдэг. Гаднах төрхөөрөө төстэй болохоор хулих бүтээгдэхүүний тал дээрх хүмүүсийн бодол хандлага бүр дөжөрч нэг их тоохоо болсон нь ажиглагддаг. Иймд засгийн газар үндэснийхээ нэр хүндийг хамгаалах үүднээс бүх төрлийн хуурамч бараа бүтээгдэхүүнийг хууль бус гэж үзэн, хууль эрх зүйн хатуу байр суурь баримтлах болсон. Өнөө үед зах зээл дээр брендийн цүнхнээс эхлээд хувцас хунар, бүх төрлийн спортын хэрэгсэл гээд жинхэнэ бүтээгдэхүүнтэй төстэй хулих бүтээгдэхүүнүүд аль төрөлд олширч байгаа үеиг нь. Сүмийн тухайд ч мөн ялгаагүй. Энэ ертөнцид жинхэнэ нь гэхээсээ илүү хуурамч нь их болсон цаг. Тийм болохоор жинхэнэ нь ямар байдалд ороод байгаа вэ? Жинхэнэ зүйлийн тухайд ч хуурамч мэтээр ханддаг болсон. Тиймээс өнөөдөр та бүхэнд жинхэнэ сүм ба хулих сүмийг ялгах хэд хэдэн аргыг тайлбарлаж өгье. Энэ нь мөн хамттай холбоотой асуудал биш үү? Төр зургийн хязгаарлагдмал ам биш. Мөн хамттай хамааралтай асуудал учраас та бүхэн жинхэнэ сүм ба хуурамч сүмийг зөв ялгаж салгах итгэл, хим хэмжүүр юу гэдгийг тодорхой болгох ёстой юм. Тэгвэл Бурхны байгуулсан жинхэнэ сүм болон хуурамч сүмийн хооронд ямар ялгаа байдаг юм бол? Энэ талаар Библиэд хэрхэн зааж байгаа юм бол? Иеремия 5 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг харцгаая. Иеремия 5 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл. Усан үзмийн талбайгаар явж сүйдэг. Гэхдээ бүр мөсөн бүү устдаг. Мөчрүүдийг нь сугтад. Учир нь тэд эзнийх биш. Бурхных биш юмыг Бурхан ч бас яана гэж байна. Бүгдийг нь сугтад гэсэн байна. Эцсийн дүндээ устгах гэсэн үг үстэй. Бурхных биш юмсыг бүгдийг нь суг татаж устгах гэсэн үг юм. Матай 15 дугаар бүлгээс үргэлжлүүлэн харцгаая. Дугаар бүлгийн 13 дугаар ишлэл. Харин Есүс хариуд нь Тэнгэрлэг эцгийн минь тариагүй алив ургамал яана гэж байна. Үндсээрээ суглагдана. Бурхных биш бол бүгд үндсээрээ суглагдах болно. Устгагдах болно гэж Библиэд зааж байна. Үйлс 5 дугаар бүлгийн үгнээс үргэлжлүүлэн судалцгаая. Үйлс 5 дугаар бүлгийн 34 дугаар ишлэлийг уншийе. Харин олонд хүндтэй хуулийн багш Гамалиэл гэгч фарисей хүн зөвлөлийн дотор босоод тэднийг түр гаргахыг тушаав. Тэгээд зөвлөлийнхэнд хандаж Израиль ирчүүдээ энэ хүмүүст альвааг үйлдэхдээ болгоомжтой хандцгаа. Саяфтар чүйдгэгч этгээд гарч ирээд өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд түүнтэй 400 орчим эрс нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагалдагсад нь бүгд тарж алга болцгоосон. Тэр хүний дараа хүн амын тооллогын үеэр Галилийн Юда гэгч гарч ирж хүмүүсийг өөрийнхөө араас дагуулв. Тэр ч бас үгсэн. Дагалдагсад нь бүгд тарсан билээ. Одоо би та нарт хэлэхэд энэ хүмүүсээс хол байцгаа. Тэднийг орхи. Учир нь энэхүү зориг үйлс хүнээс ихтэй бол яана гэсэн бэ? Нурж унах болно. Өөрөөр хэлбэл энэ нь Бурханаас ихтэй биш бол эцэстээ өөрөө устгах болно. Нурж унах болно. 39 дугаар ишлэл. Хэрв Бурханаас байгаа бол та нар тэднийг яах вэ? Огт дийлж чадахгүй төдийгүй. Харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчд болох босуу гэхэд тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудаж авчран ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж тэднийг суллав. Түүний нэрийн төлөө доромжлогдсон зовхон зохистой гэж тооцогддогт баярлалдан
тэд зөвлөлөөс гарч явлаа. Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсов гэжээ. Энд ч мөн Бурхан хэрэв Бурханаас ихтэй бол, өөрөөр хэлбэл Бурханых бол тэр нь жинхэнэ. Хэрэв тийм биш бол зүгээр орхисон ч аяндаа л цаг хугацааны ирэхээр мөн чанар нь нэлчлэгдэж дагаж байсан хүмүүс нь ч эцэстээ таарна гэсэн байна. Энэ сургаалыг энэхүү зориг үйс нь хүнээс ихтэй бол нурж унах болно гэж тайлбарласан байна. Гарцаагүй нурах болно. Бурханаас ихтэй зүйл л жинхэнэ. Бурхан зөвшөөрөөгүй. Бурхан хүлээн зөвшөөрөөгүй. Бурхан сонгоогүй л бол тэр нь аяндаа устна гэдгийг Библи бидэнд хэлж байна. ертөнцөд бараа бүтээгдэхүүний тухайд жинхэнэ ба хулих, өөрөөр хэлбэл дуураймал бүтээгдэхүүн байдаг шиг сүмч мөн ялгаагүй жинхэнэ хулих гэж байдаг. Тэгвэл бид эдгээрийг хэрхэн ялгаж салгах вэ? Юуны өмнө Бурханаас ихтэй сүм нэрнээсээ эхлээд зөв байх ёстой. Ямар нэртэй байх ёстой вэ? Библийн нотлохог 1-р Коринт 1-р бүлгийг нээгээд харцгаая. Бурхан ямар сүмийг Бурханы байгуулсан жинхэнэ сүм гэж айлдсныг 1-р Коринт 1-р бүлгийн 1-р ишлэлээс харцгаая. Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состинос Коринт дахь ямар чуулган гэж байна? Пангиу дахь Бурханы сүм, Сөүл дахь Бурханы сүм, Нью-Йорк дахь Бурханы сүм, Лос Анжелес дахь Бурханы сүм, Перу дахь Бурханы сүм, Гана дахь Бурханы сүм, Кейптаун дахь Бурханы сүм, Коринт дахь Бурханы сүм. Хууль ёсны гэж үзэж болох цорын ганц нэр бол Бурханы сүм юм. Гэтэл зарим нь энэ нэрийг хулгайлах тохиолдол гардаг. Гэсэн ч эхний ээлжинд нэр нь гарцаагүй Бурханы сүм байх ёстой. Тэгвэл үүсгэн байгуулагч нь хэн байх ёстой вэ? Үүсгэн байгуулагч нь хэн нэг пастор, эсвэл хэн нэгэн хувь хүн бол тэр нь жинхэнэ Бурханы сүм байж чадахгүй. Тийм эсхийг батлая. Үйлс 20 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлийг харцгаая. Үйлс 20 дугаар бүлгийн 28 дугаар ишлэл. Бурхан өөрийн цусаар сүмийг өөртөө яасан гэж байна? Өмчилж авсан гэжээ. Бурхан өөрөө байгуулсан гэсэн утгатай байхаа. Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар ариун сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Өөрөөр хэлбэл Бурхан өсгөж хөгжүүлсэн гэж Үйлс 20 дугаар бүлэгт тайлбарлаж байна. Бурханы байгуулсан Бурханы сүмийн үүсгэн байгуулагч нь Бурхан байх ёстой. Энэ талаар илүү наривчлан судлаа. Дуулал 102 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээс судалцгаая. Учир нь эзэн, өөрөөр хэлбэл Бурхан юу босгон байгуулсан бэ? Сионыг босгон байгуулж гэжээ. Сионыг хэн байгуулсан гэсэн байна? Хуучин гэрээнд Сион гэдэг нэр томьёо ашигласан ч нэгүгээр хэлбэл Сион нь сүм юм. Бурханы баяр тэмдэглэдэг сүмийг хэлж байгаа. Тийм биз? Үүнийг хэн босгон байгуулсан бэ? Бурхан өөрөө босгон байгуулж цог жавхлангийнхаа дунд үзэгдэнэ. Ингэж Библиэд илэрхийлж байна. Тиймээс Бурханы жинхэнэ сүмийг үүсгэн байгуулагч нь Бурхан байх ёстой. Тийм биз? Тиймээс л 2000 жилийн өмнө Есүс өөрөө энэ дэлхийд ирж Бурханы сүмийг байгуулж Петр, Иохан, Яаков зэрэг 12 шавнараараа дамжуулан сайн мэдээг тунхагласан юм. Эцэст нь сайн мэдээний түүхэнд юдизм шүтлэгтэй байсан Илч Паул Бурханы сүмд орж шашнаа өрчилсөн үйл явдал гарсан, тийм үү?
Анхны сүмийн элч нар болон иш үзүүлэгчдийн явдаг байсан сүм нь Бурхны сүм байсан. Бурхны сүмээс бусд нь ямар уу? Нэрнээсээ авахуулаад л буруу гэдгийг даруй ухаарах ёстой. Гэсэн хэдий ч хүмүүс сүм гэсэн нэртэй л байвал тэр сүм гайгүй юм шиг байна гэж буруу ойлгох тохиолдол гардаг. Гэр бүлүүдээ жинхэнэ сүмийн бүх хэм хэмжүүр Библиэд байгаа учраас хайгаад үзэхэл юм бол хариулт нь бүгд гарна. 3 дахь болзол бас бий. Эхнийх нь сүмийн нэр, хоёр дахь нь хэн үүсгэн байгуулсан гэдэгт байгаа. 3 дахь нь ямар үннийг зааж сургадаг вэ? Бид үүнийг шалгах хэрэгтэй. Жинхэнэ сүм мөн л бол зааж сургадаг үнэн нь Библийн сургаалтай яв цав нийцэж байх ёстой. Библийн сургаалд нийцэхгүй зүйл байвал тэр сүм хуурамч сүм юм. Нэмж хасаж болохгүй гэсэн тушаалаас гажсан альва сүм нь Бурхны байгуулаагүй хуурамч сүм гэдгийг төвөггүй ойлгож болох нь. Тэгвэл өнөөдөр бидний сахиж байгаа амралтын өдөр ба бусад сүмийн сахидаг нямгарихт үндэслэн Бурхны байгуулсан сүм үү? Эсвэл хуурамч сүм үү гэдгийг баталцгаая. Лук 4-р бүлгийг нээцгээе. Лук 4-р бүлгийн 16-р ишлэл. Есүс өөрийн өссөн хот Назарт ирж заншсан ёсороо амралтын өдөр синагогт орж бичвэрээс уншихаар бослоо гэжээ. Есүс Исая 9-р бүлэгт бичснээр хэн билээ? Учир нь бидний төлөө хөвгүн төрж, бидэнд хүү өгөгдсөн аж, засаглал түүний мөрөн дээр байж, түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит хэн бэ? Бурхан, мөнхийн эцэг. Хүүгийн үрэг гүйцэтгэхийн тулд Есүс махан биеэр дэлхийд ирсэн. Тэр л Бурхан. Энэ дэлхийд хүүхдүүд биднийг яагаасаа гэсэндээ жишээ үзүүлсэн бэ? Биднийг ч бас үйлд гэсэндээ ийм дуурай л үзүүллээ гэж бий. Ингэж жишээ үзүүлэхийн тулд хэрэгжүүлсэн зарилга нь юу гэж байна? Амралтын өдөр гэсэн байна. Тэгвэл энэ нь биднийг амралтын өдөр сахисан утгатай юу? Битгий сахисан утгатай юу? Над шиг ингэж үйлд гэсэн утгаар Есүс амралтын өдөр сахих үлгэр жишээг үзүүлсэн, тийм үү? Гэсэн ч өнөөгийн олон сүм Есүст итгэдэг гэдэгч амралтын өдрийн зарилгаас ангид байдаг. Ихэнх сүм нэм гаригийн мөргөл тэмдэглэж байгаа. Амралтын өдөр нь хүчингүй болсон хууль, сахих шаардлагагүй гэдэг. Иймэрхүү үндэслэлгүй үгсээр тэд амралтын өдрийн ач холбогдлыг бууруулах гэж оролдож байгаа. Бурхан мэдээж амралтын өдөр сахих шаардлагагүй. Тийм шүү. Есүс амралтын өдөр сахиагүйгээд Тэнгэрийн хаанчлалд явж чадахгүй юу? Гэтэл яагаад сахисан гэлээ? Биднийг л үйлд гэсэндээ өөрөө махан биеэр ирж үлгэр жишээ үзүүлж өөрөө тэр замаар алхсан биш гэж юу? Тэгэхээр Есүст зүй ёсоор итгэдэг, үнэнээр итгэдэг сүм мөн л бол тухайн сүмд ямар үнний сургаал байх ёстой байна? Библийн сургаал байхгүй бол тэр сүм жинхэнэ ухвалхөө ертөнцийн үг хэллэг хэрэглэж байгаад уучлаарай. Ойлгоход дөхөн болгох үүднээс ингэж ярьж байгааг маань ойлгож, ой тоондоо шингээж авбал сайн байна. Энэ ертөнцид худал хуурмаг юм дэндүү газар авч байгаа болохоор тэд гэмээ ухаарах мэдрэмжээч алдчихаж. Хэдийгээр буруу байсан ч буруу байжээ гэдгээ ойлгох ухамсар алгуулсан эрен үед бид амьдарч байна. Гэвч хулих сургаалаар бид хүсэж найддаг мөнх амийн найдвартаа хүрч чадах уу? Хүсэн хүлээдэг мөнхийн Тэнгэрийн хаанчлал руугаа явж чадах уу? Нүглийн уучлал олж авч чадах уу? Аврал авах боломжтой юу? Аль нь ч боломжгүй. Хулих дуураймал юмар юунд ч хүрч чадахгүй гэдгийг Бурхан бидэнд дахин захидаг тул бид Библийн сургаалыг дагах ёстой. Мөн бид Библийн үнэнд үл нийцэх альва зүйл нь Бурхан тариагүй, түгэр хизээч Бурханы хаанчлал явж чадахгүй гэдгийг ойлгох ёстой. Хичнээн үнэмшилтэй санагдсан ч гаднах байдал нь хичнээн сүрлэг сайхан харагдаж байлаа ч тэнд
Бурхны үнэн гэж байх ёстой. Тиймээс л өнөөдөр та бид Бурхны зарилгийг дагаж амралтын өдөр тэмдэглэж байна. Дараа нь алгасал баярын талаар авч үзье. Луг 22 дугаар бүлэг. Амралтын өдөр байхгүй сүмийг товчхондоо аврал байхгүй сүм гэж тодорхойлж болох юм. Луг 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг харъя. Алгаслын хургийг нядлах эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс Петр, Иохан нарыг илгээн явж бидний зоглох алгасал баярын зоогийг бэлтгэв. Тэд түүнд биднээр хаана бэлдүүлэхийг та хүсэж байна вэ гэхэд тэр тэдэнд харах тун та нарыг хот руу ороход ваартай ус авч яваа хүн таарлтана. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрийн эзэнд багш маань шавнартайгаа алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ гэж хэлүүлж байна гээрээ. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлт гэжээ. Тэд явж түүний айлзнаар бүгдийг олж алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход тэр тухлан суулаа. Элч нар түүнтэй хамт байв. Есүс тэдэнд би зовхоос өмнө энэхүү алгасал баярын зоогийг та нарын хамт барьсан гэж ихэд хүссэн билээ. Есүс алгасал баяр сахихгүй бол Тэнгэрийн хаанчлалд явж чадахгүй юу? Есүс бол Бурхан, хууль тогтоогч. Бүх хуулиас дээгүүр оршигч хамгийн дээд нэгэн бол бидний Бурхан биш гэж үү? Бурхан хуулинд захирагддаг нэгэн биш. Бүх зүйл дээр хамгийн дээд байр суурьтай. Гэтэл энд хүүхдүүд бидэнд алгасал баяр сахих жишээ үзүүлэхийн тулд биднээр сахин үйлдүүлэхийн тулд алгасал баяр сахихыг ихэд хүссэн хэмээгээд цаг болоход элч нартай хамт суун алгасал баярыг ариунаар тэмдэглэж байгааг харж байна. Гэсэн ч өнөө үед Есүст итгэдэг гэдэг Библи бол хувиршгүй үнэн гэж хэлдэг сүмүүд байдаг ч тэд алгасал баяр тэмдэглэдэггүй. Энэ их хачирхалтай. Библиэд байсаар байхад яагаад тэд хэрэгжүүлдэггүй юм бол? Тэгсэн хэрнээ өөрсдийгөө аврагдана гэж ярьдаг маш олон хүнтэй бид таарлддаг. Бурхан уг нь энэ дэлхийд ирж алгасал баяр амралтын өдрийг сахих шаардлагагүй байсан. Хүн төрлөختөнд та нар бүгд алгасал баярыг тэмдэглэх ёстой. Харин би бол сахихгүй байсан ч болно гэлгүй. Өөрөө бүгдийг сахиж биднийг үйлд гэсэндээ өөрийн биеэр жишээ үзүүлсэн. Амралтын өдрийг сахисан нь ч биднийг л үйлдгэж жишээ үзүүлсэн хэрэг. Алгасал баярын тухайд ч мөн адил. 19-р ишлэл рүү явъя. Тэр талах авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг яа гэсэн бэ? Үйлдгэж айлдав. Битгий хийгээгүй. Заавал үүнийг хийгэж айлдсан. Алгасал баяр бол сахин үйлдгэж тушаасан Бурхны зарилэг болохоос сахихгүй байсан ч болох зүйл огт биш. Тийм ч учраас хожим Евдэн шүтлгээ өөрчлөн Бурхны сүмд орсон Илч Паулч бидэнд чухал захиас үлдээсэн байдаг. Учир нь би та нарт дамжуулснаа эзнээс авсан. Чухамгүй баригдсан тэр шөнөө эзэн Есүс талх аваад талархал өргөж хуваагаад Луг 22 дугаар бүлгийн дур зургийг яг тэр хэвээр нь 1-р Коринт 11-р бүлэгт дурдж байна. Энэ аяг нь та нарын төлөө урсах миний цусаар тогтоогдох шин гэрээ юм. Үүнийг үйлдгэж ингэж тодорхой айлдсан байна. Гэтэл өнөө үед үүнийг үйлддэггүй хэрнээ сүм гэсэн нэр зүүсэн маш олон сүм бий. Үлс 5 дугаар бүлэгт заасан сургаалын дагуу бол эдгээр нь зүгээр орхисон ч аяанда яана гэлээ. Бурхны тариагүй зүйл бүгд яана гэсэн билээ. Бүгд үнсээрээ суглагдана гэж бий. Тэд нурж унана, эвдэрнэ, бүгд суурих болно. Гэсэн хэдий ч энэхүү зориг үйлс Бурханаас ихтэй бол ямар ч хүч хэрглэсэн тэр газрыг нурааж чадахгүй. Ах トゥ ихчдүү нараа, бид үүнийг бүрэн ойлгож, биднийг жинхэнэ үнний сүм рүү хөтөлж удирдсан Тэнгэр эцэг Тэнгэр ихтэй мөнхийн талархал, ярвалдар өргөх ёстой. Бид бүгд энэ үннийг харж ийшээ эрцгээсэн.
Ер нь хүмүүс Бурхны сүм яагаад Яхвагийн ч биш, Есүсийн нэрээр ч биш, Ансанхун Христийн нэрээр залбирдаг юм гэсэн асуулт тавьдаг. Залбирах тухайд ч Библийн сургаал байдгүй үгүй юу? Библиэд юу гэж байдаг вэ? Есүсийн ямар нэр гарч ирнэ гэлээ? Аль үед вүлээ? Ариун сүнсний үед. Ариун эцгийн үед Яхвагийн нэрээр. Ариун хүүгийн үед Есүсийн нэрээр. Ариун сүнсний үед Есүсийн шин нэрээр залбирч баптизм хүртэх ёстой гэж Матай 28 дугаар бүлэгт дурдсан байдаг. Үүнийг хэрэгжүүлээгүй бол тэр чихтэй юу гэсэн үг болох вэ? Хулих сүм байх нь гэж бод. Бурхны сургаал дагдаг сүмийг энэ бол Бурхны байгуулсан, тавьж суулгасан сүм мөн гэж үзэж болно. Та бид бүхэн ингэж ялгаж салгадаг байх ёстой юм. Исая 51-р бүлгийг нээцгээе. Исая 51-р бүлгийн 11-р ишлэл. Ингээд эзнэр золигдсод буцаж баяртайгаар дуулан хаашаа ирнэ гэж байна? Бурхнаас аврал авсан хүмүүсийн ирэх газар бол Сион гэж Библиэд бичсэн байна. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр. Тэд цэнгэл хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зүгтэн одно. Бурхны аварсан ард түмний очих газар нь Бурхны баяр тэмдэглэдэг юу гэлээ? Ийм учраас Иремья иш үзүүлэгч Иремья 4-р бүлгийн 5-р ишлэлд хаашаа ор гэсэн байдаг вэ? Энэ бол Бурхны бэлтгэсэн авралын хорогдох газар. Дэлхийн бүх хүний очих ёстой газар гэдгийг бидэнд сануулдаг. Бид энэ бүхнийг санаж, одоо ч итгэлийн буруу замаар алхаж, итгэлийн гажуудсан амьдралаар амьдарч байгаа бүх хүнд Бурхны жинхэнэ үннийг зааж мэдүүлэх ёстой. Би Брендийн цүнх сонирхдаггүй ч гэлээ. Жинхэнэ болон хулих гэгчийн талаар сүүлийн үед мэдээгээр байнга гардаг болохоор сонирхоод хайж үзсэн юм. Ер нь яг аль нь жинхэнэ юм бол гэж. Нэгдүгээрт арьс нь хатуу байх ёстой гэдэг юм билээ. Хэрвээ арьс нь зөөлөн байвал хуурамч байх магадлал 80-аас 90% гэнэ. Би арьс ширний талаар сайн мэдэхгүй л дээ. Үннийг хэлэхэд би эмэгтэйчүүдийн цүнхийг тэмчих сонирхдаггүй. Гэсэн ч тэд жинхэнэ хурамчийг ялгах хэд хэдэн арга тодорхойлсон тул эдгээр зарчмын дагуу үзвэл жинхэнэ хурамчийг тодорхой хэмжээнд ялгах юм байна гэсэн бодол төрсөн. Энэ нь төгс арга биш ч гэлээ. Дэлхийд даяар ерөнхийдөө энэ талын мэдээлэл их өгч байх шиг байна лээ. Библиэд Бурхны үнэн үгийг худал хуурмаас ялгаж өгсөн тул өнөөдөр та бүхэн ч би ч Бурхны жинхэнэ үнэн дотор, жинхэнэ үнэн сүмд, мөнхийн аврал, мөн хамийн зам руу биднийг хөтлсөн Тэнгэр эцэг ихтэй мөнхийн талархал ярвалдар өргөх учиртай юм. Исая 33 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээс харцгаая. Аврагдсан хүмүүс Сион руу орно гэж бичигдсэн байдаг. Тэгвэл яагаад Сион руу орох ёстой юм бол? 33 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлийг харцгаая. Манай баяр наадмын хот Сионыг харах тун. Ажин түжин орон. Гадаснууд нь хизээж сугарахгүй. Нэг чаргамжин тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант нэгэн эзэн бидний төлөө байх болно. Хаана Бурхан бидний төлөө байх болно гэж байна? Сионд. Тэгвэл баяр тэмдэглэлтгүй сүм эцсийн дүндээ юу гэсэн үг вэ? Хулих. Бурхан байдгүй газар гэж шууд ойлгохоор байгаа биш үү? Бурхан баяр тэмдэглэдэг Сионд тэнд бидэнтэй хамт байх болно гэжээ. Ингэхдээ гол өргөн сувгийн газар мэт болж сэлвэрт зав хийгээд усан онгоцож түүгээр өнгөрөхгүй. Учир нь эзэн бол шүүгч маань. Эзэн бол хуйл тогтоогч минь. Эзэн бол хаан маань мөн. Тэр биднийг яах вэ? Баяр тэмдэглэдэг Сион хэмээх сүмд
Бурхан өөрийн ард түмнээ аварна гэсэн байна. Гэтэл Сионд ирээчгүй хүн би аврагдсан гэх нь түүний үг үйлдэл зөрж буй хэрэг юм. Хэдийгээр тэд өөрсдөө тэгж хэлж болох ч Бурханы сойргосон авралын игнэнд хизээч зогсож чадхааргүй байр байдалтай байгаа юм. Өнөөдөр бид Библиэр дамжуулан Бурханы байгуулсан жинхэнэ сүмийг хялбархан ялгаж салхан таньж мэднэ. Бурхан дэлхийд ирж байж л бидэнд үннийг ялгаж салгаж таньж мэдэх ухааныг өгсөн гэсэн. Тийм ухааныг бидэнд өгсөн болохоор л өнөөдөр та бид аль нь жинхэнэ, аль нь хулих гэдгийг ялгаж салгаж чадаж байгаа шүү. Энэхүү мэрэгэн ухаанаар зөвшөөрөгдсөн авралын дэлнэлүүг яасан ч унтраалгүй. Мөнхийн Тэнгэрийн хаанчлал хүртэл эцэг эхийн замыг эцсээ хүртэл дагаад Бурханы сойргосон авралын их найранд яруу алдар, баяр баясгаланд оролцох Сионы гэр бүлүүд болоорой гэж хүсэх байна. Бидний аврал Бурханаас ихтэй гэж Иремья иш үзүүлэгч хэлсэн байдаг байхаа. Бид сүнс болон сүд бүсгүй болох Элохим Бурханаас аврал хүлээн авсан төдийгүй Бурханы тарьсан бүх хүннийг даган хэрэгжүүлж сахин үлддэг сүмд ирээд байгаа. Тиймээс авралаа алдалгүй. Авсан авралдаа эргэлзэлгүй. Харин ч бат итгэлтэй байж үнэн сүмд, жинхэнэ сүмд явж байгаа гэдгээрээ бахархан өөртөө итгэх итгэлээ гээхгүй байцгаая. Үгээр өнөөдрийн сургаалаа дуусгая. Баярлалаа.